Hi guys, welcome to Shall We Chat? За юу ацхан манайхаа ингээд та бүхэнтэйгээ өнөөдөр Shall We Chat болонгаараа уулзаж байна. Өнөөдрийнхөө Shall We Chat бичлэг дээрээ хідүүлээ. Нэгэн Америк TikToker одоо тийм аяллаа TikTok хийдэг энэхүү залуу Монголын тухай ярьж бичлэг хийсэн байгаа, өөрийнхөө үзэгчдэд хүргэсэн байгаа. За тэгээд энэ тухай бол би өөрийнхөө Instagram дээрээ reel хийгээд тавьсан байгаа. Тэгээд тэр нь бол маш олон хүмүүст хүрсэн байлээ. Тэгээд хэдүүлээ тэр асуудлын тухай ярилцах болно. За ямар ч байсан хэдүүлээ яг энэхүү сэдвүүрөөгөө орохоос өмнө Shall We Chat болон учраас уух юм авцгаая. За өнөөдөр миний уух юмны сонголт болохоор Loom drink байгаа. За би та бүхэндээ хэлж Loom гэдэг энэхүү Америкийн брэндтэй би хамтарч ажиллаж байгаа. За тэгээд энэ нь болохоор juice infused water beverage гэж байгаа байхгүй. Энэ болохоор маш бага сахартай, маш бага калоритой, янз бүрийн элдв янзын муухай юм ороод байгаагүй тийм одоо juice гэх юм уу эсвэл за juice л гээ да. Окей, ямар ч сайн айгүй тийм цангаа гэж тайлдаг тийм ундаа байгаа юм аа. За хэдүүлээ өнөөдрийн сонголт болохоор Cosmic Candy Grape гэдэг энэ амтыг нь амталж үздэгэ. Амар гоё нэртэж байна. Oh, wow. Яг тийм cotton candy шиг юм шиг grape усан үзэм юм шиг тийм айгүй гоё амт амтагдаж байна. Тэгсэн мөртлөө тийм амар нялуун биш. Энэ ундаан тэр чигтээ зөвхөн 35 калори байгаа байхгүй юу? За тийм манайхан хэрвээ Америкт байгаа хүмүүс маань энийг авч явахыг хүсэж байгаа бол би энд өөрийнхөө дискаунт кодыг оруулчихъя. Тэгэхээр энэхүү кодыг маань хийгээд та бүхэн энийг Loom drink-ийг хямдралтай үнээр авч болно шүү. За манайхан та нар маань угаасаа мэдж байгаа байх OTT үйлчилгээнүүдийн subscription-ыг заавал браузераар орж иж идэвхжүүлдэг шүү дээ, тэ. Бас boxтэй кино төрөөслөхийн тулд заавал браузераараа нэвтэрч орж иж төлбөрөө төлөх шаардлагатай болдог. За тэгвэл Look TV-гийн хэрэглэгчид маань Toki application-аараа ороод маш амар хялбар аргаар киногоо түрээсэлж аваад багцаа идэвхжүүлээд төлбөрөө төлөх боломжтой болсон байна. Look TV-гийн хэрэглэгчид Toki application-ы Movie цэсийг ашиглан basic болон premium багцаа идэвхжүүлэх боломжтой, мөн boxтэй кино түрээслэх боломжтой, түүнээс гадна найздаа хүссэн киног нь бэлэглэх боломжтой болсон байна. Тэгээ айгүй амар байгаа зү Toki application руу ороод Movie цэс гэсэн хэсэг рүү ороод хүссэн киногоо эсвэл кино багцаа сонгоод төлбөрийн сонголтоо хийгээд төлбөр нь амжилттай босноор Look TV-гийн app руу очиод киногоо үзнэ гэсэн үг. За гэхдээ манайхан битгий буруугаар ойлгож байгаа. Toki application дээр кино үзэх биш шүү. Toki application-аар мөнгө төлөөд Look TV-гээр киногоо үзнэ гэсэн үг. За тэгэхээр Look TV-гийн хэрэглэгчид маань заавал браузераар нэвтэрч орж төлбөр төлөөдөх шаардлагагүй болсон байна. Toki application-аараа маш амар хялбар аргаар киноныхоо төлбөрийг төлөөрэй. За манайхаа одоо ингээ хэдүүлээ сэдвүүрөөгөө орцгоё. За би яг 4 өдрийн өмнө өөрийнхөө Instagram дээр reel болгоод нэгэн одоо залуугийн тухай ярьсан байгаа. Тэр нь болохоор Christian Grossi гэдэг нэртэй ийм TikToker юм байна лээ. Хамгийн их одоо контент хийдэг платформ бол TikTok юм байна лээ. TikTok дээрээ 2 сая дагагчдтай байсан. За тэгээд Instagram дээр ч гэсэндээ бас нэлээд олон дагагчдтай, 1 сая дагагчдтай ийм одоо content creator залуу байгаа хгүй Америкийн. За тэгэд өөр YouTube channelтэй юм байна л дээ. Тэгээд YouTube дээрээ болохоор тийм амар идэвхтэй бол байдаггүй юм шиг байл ямар ч нэг 20 мянган subscriberтай илүү 40 мянган subscriberтай илүү тийм одоо залуу байгаа юм. Гэтэ энэ залуугийн хийдэг контент нь юу вэ гэхээр аяллаа vlog гэсэн үг. Та нар манай YouTuber мөнх цэлмийг мэдэнтэй айгуу гоё ингээл янз бүрийн улс орнуудаар ингээл одоо аялаад тэрийгээ YouTube дээр ингээ влог болгож оруулаад тэр улсуудынхаа одоо сайн мууг ингээл бүгдийг нь ярьж харуулдаг байгаа. Яг тийм л YouTuber гэсэн үг, одоо TikToker гэсэн үг байгаа энэ залуу. За тэгсэн чинь энэ залууг би ерөөсө дагдагчгүй, одоо үздэгчгүй те ингээд би энэ залуугийн бичлэг над дээр одоо миний TikTok дээр хаяа ганц хоёр гарч ирж исэн санагдаж байна. Гэхдээ би нэг амар тэгэж энэ залууг дандаа хараад байдаггүй байсан. За тэгсэн чинь би яг энэ хагасаа өдөр байсан манай одоо Америкт бол хагасаа өдөр байсан. Би яг зүгээр л өглөө scroll хийгээл өөрийнхөө for you page дээр TikTok дээр байжсан чинь энэ залуугийн бичлэг гараад ирсэн байхгүй. Яагаад энэ амар анхаарал татсан бэ гэхээр ингээд дээрээ айгуу тийм томор те юу гэж бичсэн байлаа одоо би хараа те. American shares bad experience in Mongolia гэд нэлээд том юм текстээр бичсэн байгаа байхгүй. Тэгээд би бүр oh my god юу вэ гэж шууд ингээд анхаарал татж байгаа байхгүй те. Америк хүн одоо ингээд Монголд тохиолдсон ийм муу одоо зүйлээ ярьж байна. Муу одоо тэгээ түүхээ ярьж байна гэсэн ийм
бичгтэй байсан байхгүй. Тэгээд миний ингээд шууд анхаарлыг татчихж байгаа угаасаа ойлгомжтой. Тэгээд ямар ч монгол хүний анхаарлыг татна. За тэгээд үзлээ. Тэгсэн чинь яг Miata-ийн тухай ярьж байгаа байхгүй манай одоо airline те манай үндэсний airline байгаа шүү дээ те. Тэгээ Miata-ийн тухай ярьсан байна. За тэгээд би сонслоо тэгсэн чинь энэ залуугийн ярьж байгаагаар болохоор Монголд очиж аялчаад нэлээд өдөр бас байжгаад тэгээд яг буцах цаг нь олжээ. Гэхдээ буцахтаа бол шууд Америк руугаа буцахгүй энэ ч нэг аялал хийдэг залуу учраас өөр улсууд руу явах байсан юм байна. За тэгээд тэр маршрутаараа одоо яг Монголоос Хятад руу Бээжин рүү нисээд тэгээд тэндээсээ цаашаага бас өөр улс орнууд руу нисэх ёстой байсан юм байна л да. За тэгээд одоо Хятадд очихтаа болохоор ингээд нийтдээ бас нэг нэлээд хоног гэжсэн юм байна. Гэтэ 10 хоногоос бага. За нэг 3-4 ч юм уу тэгээ хонох ёстой байсан юм байна. За тэгээд энэ залуу яг онгоцны бодол дээр очиод чек-ин хийдэг штэ тэ ингээ бүртгүүлдэг. Бүртгүүлээд boarding pass гэдэг зүйлээ тийзээ авдаг тэ. Тэгээ бүртгүүлэхэд очисон чинь яг тэрэн дээр ажиллаж исэн эмэгтэй ажилт нь болохоор Miata ажилтан. Маршрутыг нь одоо харцгаад одоо Хятад руу нисэх байгааг нь харцгаад за окей тэгвэл та виза үзүүлэх гэсэн юм байна. Хятадын виз. За тэгсэн чинь энэ залуу ингээ тайлбарлаж хэлж л дээ. Одоо би ингээ Америк хүн. Тэгээ тийм учраас Америкчуудтай Хятадын ийм одоо тусгай дүрмтэй байдаг. Тэгээ Америкийн жуулчид бол Америкийн иргэд бол Хятад руу transit visa гээд 10 хоног одоо ямар ч визгүйгээр байх эрхтэй байдаг юм аа. Тийм дүрмтэй байдаг юм аа гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд тиймэрхүү зүйлүүд бол байдаг шүү. Одоо чинь манай Монголын хувьд гэх юм бол монголчуудын хувьд гэх юм бол Америкийн эсвэл Канадын визтэй тохиолдолд Солонгосоор дамжихдаа яг Солонгосын визгүй ч гэсэндээ буугаад ингээд гарч явж болдог те. Хэдэн өдөр яг тэрнтэй адилхан гэсэн үг байхгүй. Тэгээд тийм зүйлийг энэ залуу хэлж л дээ. За тэгсэн чинь тэр ажилт нь үгүй Хятад руу ямар ч хүн визгүйгээр ордоггүй гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсө хүлэн зөвшөөрөхгүйсэн миний залуугийн ярьж байгаа зүйлийг нь. Тэгэхээр энэ залуу ингээд тайлбарлаад хэллээ. Үгүй би ингээд бүр утсан дээр гаргаад ирсэн гинэ. Утсан дээр Хятадын яг өөрсдийнх нь үндсэн вебсайтн дээр нь тавьчихсан байгаа тэр мэдээлэл нь байгаа байхгүй юу. Мэдээлэл нь одоо тийм Америкийн жуулчид одоо ийм transit visa-гаар 10 хоногийн дотор бол тийм ингээд ямар ч визгүйгээр аялах боломжтой. Яг 3 дахь хот руу одоо 3 дахь улс руу нисэж байгаа тохиолдолд transit visa гэдэг чинь дамжин өнгөрж байгаа гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр яг одоо Монголоос одоо Америк руу явлаа гэж бод. Тэгэхээр Монгол Америк руу явахынхаа яг дунд нь Бээжин дээр зогсоод нэг 3-4 хоног бол ингээд Америкчуудад ямар ч виз хэрэггүй байгаа юм. Тэрийг transit visa гэдэг. Тэрийг бүр ингээд Хятадын вебсайтн дээр нь гаргаж ирчээд ингээд үзүүлсэн юм байна. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь бол ерөөсө хүлэн зөвшөөрөхгүй үгүй ерөөсө ингээд хүмүүс визгүйгээр Хятад руу ордоггүй. Би таныг одоо ингээд boarding pass өгөхгүй, онгоцон сулахгүй гэж хэлсэн байна. За тэгсэн чинь ингээд энэ залуу тайлбарлаадсан болохоор за тэгвэл та тэр Хятад дахь юугаа хотелийнхаа reservation-ыг үзвэл одоо буудал авсан гэдэг те тэрийгэ захиалгаа үзвэл түүнээс гадна тэндээс цаашаага нисэх өөр улс руу нисэх одоо тийзээ үзүүлээ гэсэн юм байна. Тэр бүх information нь угаасаа энэ залууд байсан бэлэн байсан учраас бүгдийг нь үзүүлсэн гинэ. За тэгсэн чинь тэрийг харсан ч гэсэндээ үгүй гэд гүргээдсэн байгаа хгүй. За яг хуу энэ ажилтан бол те ингээд энийг шаардаж асуух нь бол зөв те ингээд ягаад гэвэл Хятадын дүрмэндээ Америкийн иргэд 3 дахь орн руу одоо явж байгаа тохиолдолд тэрийгэ үзүүлэх ёстой гэж байгаа байхгүй 3 дахь орн руу Хятадаас ингээ гараад ингээ өөр орн руу бас ингээ явна гэдэг тэр тийзээ үзүүлэх ёстой гэж дүрмэн дээр нь заасан байгаа. Тэрийг бол одоо Miata-ийн шалгаж асуух нь бол зөв те тэрийг үзүүлээ гэд. Тэгээ энэ залуу үзүүлчихэд байхад still үгүй гэд гүрээгээд исэн байна. Энэ эмэгтэй нь өөртөө бүр ингээ ярихаа болчихсон гэж байгаа байхгүй сүлдээ ингэж ярьж яснаа ингээд ерөөсөө хэлсэн үгийг нь тоохгүй ингээд бүр ярихаа болчихжээ. Тэнгүүд энэ залуу ч одоо frustrated болж эхэлж байгаа шүү дээ. Ямар ч хүн бол frustrated болох байх те. Монголч бай, Америкч бай, гадаадч бай, Хятадч бай, Солонгосч бай те. Ямар ч хүн ингээд нийгэм хилээ тайлбарлаад хахад ойлгохгүй ингээд гүрийгээд тэгээ өөртөө ч бүр ингээд үйлчлэгийн ажилтан байж ярихаа болчихсон тохиолдолд бол хүн ингээд уурлах нь ойлгомжтой. Гэхдээ энэ залуу хэлж байгаа байхгүй би бол иймэрхүү зүйлүүдээр ингээд хэрүүл хийгээд байдаггүй. Ягаад бол ямар ч тийм одоо ач холбогдолгүй учраас би ийм зүйл дээр хэрүүл хийдэггүй жаахгүй. Тийм учраас ингээ өөрийгөө хэдийгээр дотроо ууралж бохимдож байсан ч гэлээ тэрийг ийл гаргахгүйгээр ингээд за тэгвэл би ингээд менежертэй очиж уулзъя. Менежерээ дуудаад өгөөч гэж хэлсэн байна. За тэгсэн чинь энэ ажилтан болохоор тэр менежер одоо тэн зогсож ингээд заасан гэж байгаа хгүй тэр заасан чинь ингээд бүр 12 13 хүмүүсийн цаана байсан гинэ одоо ингээд нэг check in counter жоо ингээд байж байгаа штэ тэрний бас ингээд нэг нилээн доошоогоо заасан юм байл та. Тэгэхээр үгүй та ингээд дуудаад өгөөч гэдгсэн чинь үгүй өөрөө очиод уулз гэд ингээд заасан байгаа хгүй.
Тэгээд эн чинь бол байж болохгүй зүйл шүү дээ. Ямар ч газар иймэрхүү одоо асуудалтай болж эхлэхэд тэ ажилчдаа ингээ ойлголцохгүй ч юм уу янз бүрийн асуудал гарч ирсэн тохиолдолд бол үйлчлүүлэгчийн хувьд менежерээ дуудаад өгөөч, супервайзераа дуудаад өгөөч гэж шаардах ёстой, эрхтэй байдаг тэ үйлчлүүлэгчид. Тэгэхэд за ойлголоо хүлээж агаарай. Би ингээд менежер очиод аваад ирье. Тэ манай менежер available байна уу үгүй би хараадах юм энэ гэж хэлж явах хэрэгтэй тэ. Тэгээд менежер өөрснөө авчирж явах хэрэгтэй. Энд чи ямар ч үйлчлэгийн газруудад байх хэрэгтэй одоо дүрэн байгаа шүү дээ. Дэлгүүр байна уу, ресторан байна уу, одоо иймэрхүү том одоо тэ airline байна уу, ямар ч үйлчлэгийн газар энэ бол байх ёстой. Үйлчлүүлэгчид асуух эрхтэй зүйл. За тэгсэн чинь энэ хүн одоо ажилтан дуудаж өгсөнгөө гинэ. Тэгэхээр энэ залуу өөрөө явж очиод тэр менежертэй уулзлаа. Менежер ингэ тайлбарлаж хэлсэн мэл дээ. Би ингээ хятад руу нисэх гэж байгаа юм а гэсэн чинь танай ажилчаа ингээд визгүй болохоор оруулахгүй гэдэг наа. Энэ надад transit visa-ны эрхтэй гэсэн чинь менежер нь бас л яг л өмнөх ажилтнтайгаа адилхан юм яриад таныг оруулахгүй визгүй байна гэж хэлсэн юм байна. Тэгээд энэ эрхтэй дахиад тайлбарлах гад үзээд ингээл утсан дээр нөгөө юм харуулах гад л те. Тэгсэн чинь өөрийнх нь пассвортыг эргүүлж үзэж агаад өмнө нь энэ залуу ингээ бас 2 3 удаа юу л хятад руу явж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрнийх нь нэг стампыг харжээ. Тэр стамп дээр нь хятадын стамп байгаа байхгүй юу. Тэр стампын дээр нь ингэж он сар өдөр байдаг штэ. Тэрийг нь харчаад та энийг хардаа. Энд чинь хугацаа чинь дууссан байна. Таны визний хугацаа дуусчихсан байна. Тэгэхээр хятад руу орохгүй гэсэн гинэ. Тэгэхээр энэ залуу хэлсэн гинэ. Энэ наадах чинь виз биш ээ. Наадах чинь хизээ авдаг одоо тийм стамп бэг гэхээр яг хятад дээр очоод гайлаар нэвтрээд орохдаг шүү дээ. Customs-ыг ингээд дайраад орохдаг. Тэр үеэр тэр customs-аар ингэж явж явах үедээ тэр гайлын байцаагч ингэж дарж өгдөг те. За ингээ 10 хоног ингээд энд байх хэрэгтэй гэсэн тэгэж дарж өгдөг. Тим виз юм а. Тэр чин наадах чинь ингээд элчинлүү цаг аваад ч юм уу те өмнөх явахаасаа өмнө ингэж виз хүсдэг тим төрлийн виз биш ээ. Энэ чинь бол яг гайл дээр авдаг юм стамп юм а. Тэгээд ингээ хугацаанд дууссан харагдаж байгаа юм а. Яагад бол би аль хэдийн хятад руу очсон тэр үеийнх гэж хэлсэн юм байна. Тайлбарлаад. Тэгсэн чинь дахиад ерөөсө хүлээж аваагүй. За тэгэл юм болоо. Тэгээд бүр энэ залуу энэ эмэгтэйг англи хэл ойлгохгүй байгаа гэж бодсон юм уу? Яасан ямар ч байсан юу яасан мэн л да. Тэр өөрөө харуулах гэдсэн информашн ингээд хятадын вебсайтн дээр байгаа информашн ингээ харуулах гэдахад энэ эмэгтэй ерөөсө учрыг харахгүйсэн гэж аахгүй. Тэгэхээр за ChatGPT-гээр монгол руу орчуулаадгаа гээд тэр вебсайтных нь информашныг те бүгдийг нь монгол руу орчуулад тэгээд ингээд харуулсан байна л да ChatGPT дээр. Тэгсэн чинь тэр эмэгтэй бас л утас руу ингээ бүр харахчгүй тоохгүй байсан гэж аахгүй юу. Тэгэд ингэж байжснаа гиг үндхийн нэмэгтэй бүр ингээд менежер нь уурлаад айгуу тийм өндөр хоолоогоортой ингээд баг хашгичаад ингээд тэгвэл би ингээд хятад руу яриад өгөө те ингээд do you want me to call China гэд ингээд орилсон гинэ. Айгуу тийм дээд өнгөрл орилсон юм байна л да чангаар. Тэгэхээр энэ эрэгтэй okay please do тэг ингээд хятад руу яриад өгөө. Яриад өг гэж одоо хэлсэн байхгүй. Тэгсэн чинь за тэгвэл наана ингээд тийш очоо ингээд хүлээж би ингээд ярьлаа гэд ингээд цаашаага яваад орсон юм шиг байгаа. За тэгээд гэтээ энэ залуу хэлсэн байхгүй. Би энэ эмэгтэйг бол ингээд ерөөсө хятад руу ярина гэдэгт нь итгээгүй гэж хэлж байгаа байхгүй. Гэтээ энийг ингээд би reel дээр ярьсан чинь зарим монголчууд маань буруугаар ойлгосон юм шиг үл энэ залууг те энэ эмэгтэй яг хятад руу ярьж харагдаач гэсэн одоо тийм даапалсан маягаар те тийм маягаар ингээд хэлсэн гэж бодоод ах шиг байна. Үгүй яагаад тэгэж хэлсэн бэ гэхээр угаасаа иймэрхүү яатыгч вэ ямар ч airline Air China ч вэ те ингээд одоо яг мэдгүй тохиолдолд бол өөр эйрлайнууд руугаа ч юм уу эсвэл яг тэр тухайн одоо энэ зорчигчийн очих байгаа улс орн руу ингэж залгаж холбоо барьжтай онгоцсон бол руу яриад ингээд ийм байна тийм байна танах яадаг вэ гэж асуух тохиолдлууд бол зөндөө байдаг. Би ч тийм зүйлүүдтэй ингэж тулгарч ирсэн өөрөө зорчигчийнхаа хувьд. Тэгэхээр энэ залуу бол тэрийг мэдчихэл байгаа штэ ингээд эйрлайнууд хоорондоо холбогдох боломжтой гэдэг. Яагаад энэ залуу энэ эмэгтэйг тэгж одоо залгахгүй байх та гэж бодсон дотроо тэгж бодсон бэ гэхээр энэ эмэгтэй одоо хүртэлтэй энэ их хугацааны одоо туршид ерөөсөө өөрийнх нь ярьж байгаа юмыг хүлээмжшөөрөхгүй, сонсохыг ч хүсэхгүй, өөртөө туслахыг ч хүсэхгүй тийм зан ааш гаргаадсан болохоор за энэ эмэгтэйч тэгээ угаасаа нэгэнд надад туслахгүйгээ шийдсэн юм чинь тэгж одоо залгахгүй байхдаа худлагаасаа надад хурж ирээд тэгээ би залгасан чи үгүй гинэ гэж хэлэх байхдаа гэж дотроо жоохон одоо харлаж бодсон юм байна л да. За тэгчгээд ашгүй байжсэн чинь Мятын өөр нэг ажилтан checking counter-ийн өөр нэг эмэгтэй хурж ирээд яг хэлсэн гэж аахгүй хүү юу яриад байгаа юм бэ? Наадах чинь одоо Америкийн иргэн байна. Америкийн иргэд хятад руу ингэж transit visa-гаар 10 хоног орж болдгиймаа гэд яг ажиллаа мэддэг хүн хурж ирээд хэлсэн байна. Тэгсэн чинь нөгөө менежер нь одоо уурлаад ч юм уу те нөгөө эмэгтэйтэйгээ бас ингээд монголоор хэрэлдээд унсан гинэ. Ингээд хоорондоо нэлээд их юм яриад. За тэгчгээд finally за бүр эцээцтэй ингээд за би танараа ингээд танаар
ийм цаасан дээр гар үсэг зурулах хэрэгтэй тэгжиж оруулнаа boarding pass-ыг ч өгнө гэсэн юм. Тэр нь болохоор хэрүү ингээд хятад руу очисон чинь хятад энэ залууг оруулахгүй тохиолдолд визгүй байнагаа оруулахгүй тохиолдолд Мятих одоо янз бүрийн төлбөрийг төлөхгүй буцаж ирэх онгоцныхын зардал ч юм уу Мят энэ асуудал дээр ямарч буруугүй шүү. Тэгээ хариуцахгүй гэсэн одоо ийм цаасан дээр гарын үсэг зурулж ш тэгжиж boarding pass-ыг өгнө гэсэн гинэ. Тэгээ энэ залуу бол угаасаа тгий болж гин. Ягаад гэвэл би орох эрэхтэй те хятад руу орох боломжтой гэдгийг мэдж байгаа болохоор надад тэрэн дээр санаа зовоодох юм байхгүй. Би ингээд гарын үсэг зурыгээд гарын үсгээ зураад тэгээд ашгүй ингээд одоо boarding pass авсан гинэ. Тэгээд энэ за тэгвэл ингээд одоо очиод буцаад нөгөө нэг өмнөх ажилтан дээр очиод ингээд чекинг хий гэсэн юм. Тэгсэн чинь энэ залуу хэлсэн байл да. Үгүй би энэ эмэгтэйтэй ингээд чекинг хийж болох уу гэж асуусан гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл ганц надад тусалсан те намайг сонссон ийм элдгээр надтай харьцсан хүн энэ эмэгтэй байгаа учраас энэ Мятийн сүлд ирсэн ажилтан байгаа учраас би энэ ажилтан дээр ингээд чекинг хийя. Би өмнөх ажилтан дээр очмааргүй ягаад бол амар муухай ажтай байсан гэж бүр ингээд хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээ ямар ч гэсэн ингээд эцэст нь boarding pass аваад чекинг хийгээ тэгээд оржээ. За тэгээд энэ залуу энийг ярьчаад Монголын airline-аар битгий үйлчлүүлээрээ тэ MIAT гэж ярьж байгаа байхгүй юу? Mongolian Airlines MIAT гэр битгий үйлчлүүлээрээ одоогийн байдлаар 100% орноор аялчихсан байгаа. Тэгээ маш их олон airline-уудаар ингэж сууж үзчихсэн. Гэтэ энэ бол айгүй хизээч миний авч байгаагүй тийм experience байсан. Монголын airline-аар битгий үйлчлүүлээрээ гэдэг ийм зүйлийг ярьж байгаа юм. За ийм бичлэг хийгээд оруулсан байсан. Гэхдээ Монголын тухай бол ерөөсөө тэгж Монголыг доромжилж юм уу те тэгж яриаггүй Монголын airline-ы буюу Мятийн тухай ийм бичлэг хийсэн маа. За намайг анх үзэхэд энэ залууг би дөнгөж нэг 10 минутын дараа одоо постсных нь 10 минутын дараа надад тэр гарч ирсэн байхгүй юу. Тийм болохоор тухайн үед бол ингээд бас 100,000 үзэлттэй болчихсон байсан. Та нар бодоод үзтээ 10 минутын дотор 100,000 үзэлттэй болчихсон. Амар олон комментүүдтэй болчихсон байсан. Тэгээд одоогийн байдлаар манайхаа одоо энэ чинь бас постлогдоод нэг 5 он жоо хаа 4-5 он жоо. Одоогийн байдлаар энэхүү TikTok нь болохоор 1.2 сая үзэлттэй явж гин. За тэгээд нийтдээ бүр 6517 комменттэй 94,000 хүн лайклсан. За тэгээ 2356 хүмүүс одоо шеэр хийсэн, 11,000 хүмүүс сейв хийсэн. Одоо хадгалж авсан. Ийм амар одоо анхаарлыг татаж авчээ уусуудын. За тэгээд би энэ комментиг яг тэр тухайн үед ороод үзлээ. Тэгсэн чинь тэнийг юм ярьж байгаа гадаадийнхан бол байна. Энэ залуу хилээд те ингээд Мятийн тухай л ярьж байна. Монголын airline-ы тухай ярьж байна гэж яхад за би тэгвэл Монгол руу ерөөсө зочлохоо боллоо. Би бол Монгол руу аялна гэ bucket list-ндээ хийчихсэн байсан юм а. Тэгсэн чинь бүр аялмааргүй санагдчихлаа. Би bucket list-нээс Монголыг хаслаа. Монгол руу аялахгүй, Монгол руу явахгүй. Монгол ямар муухай улс вэ энэ төр гэсэн те. Тим одоо юм битсэн гадаадийнхан байсан. Тэр хүмүүс бол бас жоохон тэнэгэл байгаа байхгүй те. Энэ залуу Монгол улсын тухай, Монголд аялахад муухай байсан, Монгол дотор муухай байсан гэж бол яриаггүй. Mongolian Airlines-ийн тухай ярьж байгаа юм те. Яг Мятийн тухай ярьж байгаа. Тэгж байгаа тэгж тэнэгээр хүлээж авсан гадаадийнхан бол байсан. За түүнээс гадна бас өмөрсөн гадаадийнхан ч байсан. Юу яриад байгаа юм бэ энэ хүмүүс ингээ комментэн дээр тийм Монгол руу аялахгүй гэж наа залууч нь Монголын airline-ийн тухай ярьж байгаа болохлээс ш Монголын тухай яриаггүй байгаа зү гэж байгаа. Яг үнэхээр эрүүл ухаантай гадаадийнхан ч коммент бичсэн байсан. За түүнээс гадна хятадууд бол ёстой жинхэнэ тэр коммент хэсэгт бол ёстой жаргаж байна лээ. За ёо хятадууд яг иймэрхүү комментод байгаа байхгүй юу Монгол гэж наадах чинь Монгол биш шүү дээ. Чиний оцсон газар чинь Монгол биш. Жинхэнэ Монголтэй, жинхэнэ Монгол tradition, жинхэнэ Монгол өв, соёл, уламжлалыг харахын тулд чи наад халах Монголтой очих ёстой биш байсан юм аа. Чи өөр Монгол руу оч, Inner Mongolia руу оч. Inner Mongolia чинь жинхэнэ Монгол ахгүй юу да. Жинхэнэ Монголын өв, соёл, уламжлал, tradition, түүх, түүхийг бүгдийг нь харна. Наад халах монголчин бол Монгол биш. Монгол улс биш те. Та нар уламжлалыг нь харж болохгүй. Наадах чинь Slavic. Одоо ингэ бүр Оросын тэ одоо уламжлалыг л харж болно. Монголоос бол Монгол юмыг харж чадахгүй. Тэгээд наадах ч юм бол жинхэнэ ч улс биш энэ төр гэж Монголыг доромжилсан тийм хятадууд зөндөө байсан. Яг тиймэрхүү төрлийн комментуудыг би ингээ харцгаад одоо ороод үзэн штэ. Аккаунт энэ рүү ороод үзэнгүүт яалтчгүй нэг хятад хүмүүс байгаа байхгүй. Нэр нь ч юм уу эсвэл нэг profile picture нь ч юм уу эсвэл англиар бичиж байгаа хэрхэн англиар бичиж байгааг нь харахад ч гэсэндээ яг хятад байна гэдэг нь ойлгогдчихдаг байхгүй. Тиймэрхүү зөндөө олон хятад хүмүүс эсвэл яг өөр монгол хүмүүс тиймэрхүү манай Inner Mongolia чинь яг монгол шүү энэ гэсэн зөндөө олон тийм хүмүүс өстө жаргаж өгч илээ тэр комментэн дээр монголыг муулаад. Тэгээ би энэ талаар шууд бичлэг хийсэн байгаа өөрийнхөө reel дээрээ бичлэг оруулаад тэгээд бүгдийг тайлбарлаа. Тэгээ би хэлсэн
Монголын airline те Miata-аас бол ичж байна. Miata одоо энийг засах хэрэгтэйгээ би тэгж хэлсэн. Өстой ичмээр юм а гэж хэлсэн. За тэгээд энэ миний reel ч гэсэндээ бас нэлээд их хандлтыг авсан байгаа. Маш олон комментууд ирсэн юм манайхаа. Одоогийн байдлаар миний reel дээр 365 коммент байгаа аахгүй юу? За тэгээд энэ комментуудаас ер нь ихэнх нь манайхаа бараг л 95% гэ хэлчихэд болон бараг ихэнх нь яг монголчууд маань өөрсдийнхөө experience-ийг ярьсан байгаа аахгүй юу? Яад бүр яг ингэдэг юм аа тий би Miata-аар үйлчлүүлэх надад ийм болсон, тийм юм болсон, ийм experience болсон. Айгүй хүн сурталтай customer service нь муу, үйлчлүүлэгч нь муу, юу гадаадынхандаа тэгэж харьцах нь битгий монголчуудтайгаа айгүй муухай харьцдаг юм аа тий. Ажлаа мэддэггүй хүмүүс нь яг тэр check-in counter дээр нь сууж идэг юм байна лээ. За тэгээ Монголын airliner одоо Miata-аар үйлчлүүлэхэд яг бүртгэлийн хэсэг дээр нь сууж байгаа хүмүүс нь айгүй муухай харьцаатай, ажлаа мэддэггүй хүмүүс байж байгаа. Гэхдээ яг ингээд Miata руу үйлчлүүлээд яг онгоцон дотор суудсан тохиолдолд бол айгүй гоё айтайхан ааштай тий одоо үйлчлэгч нар байж идэг айгүй айтайхан байдаг. Гэхдээ яг тэр бүртгэлийн хэсэг нь бол өстой муухай байдаг энэ гэсэн маш олон хүмүүс өөрсдийнхөө одоо өөрт тохиолдсон зүйлүүдийг ингэж тайлбарласан амар их комментууд надад ирсэн. Би тэр бүгдийг нь уншсан байгаа. За түүнээс гадна манайхаа өөр зөндөө олон комментууд бас ирсэн байгаа. За тэр комментууд нь болохоор одоо энэ залуугийн эсрэг байгаа гэсэн үг. Юу гэж хэлж байгаа вэ гэхээр тэр комментууд ёо гадаад хүн гэхээрэл үннийг ярьдаг юм уу? Гадаад хүн гэхээрэл мундаг байдаг юм уу? Энэ муу гадаад те энэ муу өстой юу үүргэвчтэй гуйлгачин юу яриад байгаа манай Монголыг? Юу гэж хуцаад байгаа гэсэн одоо тэгээ энэ залуу руу ингэж доромжилсан наа залуу чи худлаа ярьж гин, давсалж ярьж гин. За яадгийн тэгэл үз угаасаа энэ бол те бүхэл газар одоо бүхэл улс оронд байдаг зүйл, бүхэл airline-ууд дээр гардаг иймэрхүү асуудал энэ чинь нэг тийм амар сүртэй том асуудал биш. Өстой солиорч өгж ийн гэдэг энэ залуу руу ингэж дайрсан, Miata-ыг өмөрсөн тийм одоо комментууд бас харагдаж байгаа байхгүй юу. За тэгээд миний энэ reel-ийг бас screen record хийж аваад Facebook руу тавьчих чи. Би ер нь бол өөрийнхөө юмнуудыг Facebook руу тавьдаг байхгүй юу. Та нар бол надаар хэлүүлдэггүй Facebook ямар аимшигтай вэ гэдгийг бол мэдж байгаа хэл ам гэж хүмүүсийн хэл ам гэж бол тэ нэг нэгээ доромжилсан, бусдыг харааж зүгсэн, яа гээгээр нь дуудсан, айгүй муухай хар нэрхтэй газар байдаг. Тийм учраас би ерөөс нэг Facebook руу юм хамаа тавьд байдаггүй. Тэгсэн чи миний энэ reel-ийг аваачаад ингээд Facebook дээр тавьчих чи. За тавиад би тэр комментиг уншсан чинь бас за яг хөө бас тэ одоо хуагтсан л байгаа юм л да. Гэхдээ Miata угаасаа буруу юм штэ. Тэ ийм харилцаатай авахтай гэж байгаа хүмүүс ч байсан. Эсвэл өстө дахиад тэ энэ залууг энэ Америк залуу өөр юугээ бодцсон гачаа новшгүй энэ төр ингээд тэ манай Монгол юу гэж доош нь хийж байгаа юм бэ энэ төр гэсэн тийм ч хүмүүс байсан. Айгүй энэ тийм хуваалцтай байж байгаа байхгүй юу. За түүнээс гадна миний энийг бас ингэж аваач 50 өөртөөхөө одоо тэр пост хийж байгаа хүн өөртөө сэтгэлийг ягаад та энэ Америк залууг муулаад энэ өстө Америк гэхээр л хүмүүс өвхтгээ бойлтэй өстө гадаадын жуулчин гэхээр л өвхтгээ бойл гадаад байлаа гэд хүмүүс ингээ үннийг яриад байгаа гэсэн үг биш. Энэ төр гэл тэгсэн те тэгээд ингээд одоо Miata-ыг өмөрсөн хүмүүс бас тийм постнууд хийсэн байна лээ. Тэгээд тэр нь бас айгүй хандл мандал авчихсан байсан. За энэ тал дээр би ярих гэж байгаа юм. Нэгт би ерөөсөө энэ залууг одоо өмөөрөх ч юм уу те энэ залуу л үний юм ярьж гин ста Америк жуулчин болохоор үний юм ярьж гин Америк тиктокер болохоор үний юм ярьж гин гэж тийм үүднээс одоо энэ Америкийг өмөөрч Америк хүнийг өмөөрч өөрийнхөө улсын одоо Miata-ыг доош нь хийгсэндээ энийг бол би ингэж гаргаж ирж яриаггүй. Би яах гэж энийг гаргаж ирж монголоор орчуулад хүүе Америкийн тикток дээр Америк залуу юм яриа явж байгаа гэдгийг яах гэж хүргэсэн бэ гэхээр миний хувьд бол энэ залуугийн TikTok-ыг үзэхэд бол үнэхээр Miata-ийн буруу санагцсан. Яаж ч бодсон. За яг хүн ажлаа мэдгүй байж болно. Гэхдээ би энэ дээр ерөөсөө яагаад авахгүй. За яг Miata-ийн одоо check-in ажил дээр ажилдаг хүмүүс байлаа гэд бүх дэлхийн орнуудын те бүх одоо аяллаа хуулийг, аяллаа дүрмүүдийг, policy-нуудыг мэдээд ингээд цээжилсэн байх албатай бишээ. Тэ тэр бол баг боломжгүй. AI робот мобдод л тийм юмыг одоо тэ шууд ингээл бүгдийг нь цэжилсэн байх боломжтой байх. Хүний хувьд бол тийм байх боломжгүй. Тэгэж бүгдийг нь мэддэггүй маа гэхэд ядаж дор хаяж өөр одоо Монгол улсынхаа зэрэгэлдээ байдаг хөрш орнуудынхаа дүрмүүдийг мэдчих хэрэгтэй.
Хятад гэдэг чинь яг манай хөрш улс байгаа штэ. Тэр хятадын ядаж дүрмийг нь те ямар шуган дүрмтэй байдгийн аль улсын орнуудад физикгүй одоо зорчиж болдгийн яадгийн ийдгийн ингээд ажилт нь бол тэднийхээ мэдэх ёстой. Оросын талаар болон одоо хятадын талаар бас монголчуудын өөр тийшээ айгүйх аялдаг одоо Вьетнам ч юм уу те Таиланд ч юм уу ийм ойролцоо зэрэглэлцээ орнуудынхаа дүрмүүдийг ажилтнууд нь мэддэг байх ёстой. За яах вэ? Мэдгүй байсан байлаа гэж бодъё. Тэгэхдээ хүн юм яриад хахад үйлчлүүлэгч юм яриад хахад ядаж хүй энэ хүн бас нэрээ мэдээдэл тэгж байгаа байхтай алив би давхар шалгаад үзье да гэд Google руу ороод шалгаж болно. Эсвэл уцаа аваад мэддэг хүн лүгээ залгаад хүй ингэдэг юм уу гэж асууж болно. Тэгээд шууд тэгж хэлэхдээ энэ залууг хурж ирээд тим ярихт нь за та төр хүлээж байгаарэ тий би ингээд лавлаад асуугаадах яа гэд хэлээд асуулаа эсвэл аргашаага очиод Google дээр хайлаа тэр нь гараад ирж байгаа байхгүй юу? Би Google тэгэхээр шууд л гараад ирж байгаа байхгүй юу? Chinese website-н дээр, хятадын вебсайт руу орохгүй ч гэсэндээ бүр ингээд зүгээр ингээд Google дээр гараад ирж байгаа байхгүй юу? Америк хүмүүс, Америкийн иргэн хүмүүс Америкийн паспорттой. За тэгээд 3 дахь нисэж байгаа орных нь тийцтэй. Ийм хүмүүс бол ингээд 10 хоног дотор ингээд transit visa-тэй ордгоо гэж ингээд бүр гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэл хайгаал шидчих байсан асуудлыг тэгээд хэлж болно шүү дээ бас тий. За би ингээд тий шалгалаа тэгсэн чинь ингэж гарч ирж байна. Таны хэлсэн чинь зөв байсан байна. Гэхдээ юмыг яаж мэдхүүгээд би танаар ийм документ дээр гарын үсэг зурулмаар байна. Манайх одоо тэгж шаарддаг юм гэл тэгээд болоо. Тэгэл болох байсан. Тэгж яхад ингээд хамгийн гол нь харилцаа байхгүй. Тэгээ үйлчлэгээний газар гэдэг бол за яг би энэ үгэнд бол тийм амар дуртай бол биш л дээ. Үйлчлүүлэгч бол хаан гэдэг үг те. Заримдаа энийг бүр давраад хэрэгэлдэг хүмүүс амар их байдаг. Одоо Америкт бол тийм хүмүүсийг Karen гэж дууддаг. Та нар ч гэсэндээ одоо TikTok-ын төрөөр хардаг бахтай ингээл хэрүүл хийгээл явж байдаг одоо хүмүүсийг хэлдэг шүү дээ. Ингээл зөөгчд дуудаад трийг дуудаад гэл ингээл үйлчлэгээний байгууллагын хүмүүстэй муухай харцдаг хүмүүсийг Karen гэдэг те. Тэрийг одоо бүр ингээд хэтрүүлэн ашиглаж штэ. Би бол үйлчлүүлэгч юм чи хаан гэл ингээ хүмүүстэй муухай харцдаг. Тийм хүмүүс тийм болохоор би тэр үгэнд дургуйч гэлээдээ яаж ч бац үйлчлэгээний байгууллагууд дээр одоо үйлчлүүлэгчдтэйгээ найрсгаар ийдгээр харьцах ёстой. Түүнээс гадна манайхан та нар одоо харж байгаа бах те. Манай Монголд ч гэсэндээ тийм сайхан одоо сургаал үг байгаа штэ те. Нэг үхрийн эвэр дөрөгхөд 1000 үхрийн эвэр дөрөгнө гэж. Тэ ийм үг байна. Та нар харж байгаа бах те. Монголын airline-ы тухай энэ залуу бичлэг хийсэн байхад тэр комент хэсэгт нь хүмүүс гадаадынхан Монгол руу очихгүй гэж яриад байгаа байхгүй юу? Монголын airline-аас болоод Мятаас болоод Монгол руу очихгүй Монголд аялмааргүй санагдчихлаа гэж байгаа байна. Тэр чинь яг энэ зүрц зүг те одоо энэ сургаал үгтэй яг тохирч байгаа үстэй те. Нэг үхрийн эвэр дөрөхөд 1000 үхрийн эвэр дөргөн. Энэ асуудлаас болоод гадаадынхан те яана Монголын бүх үйлчилгээний байгууллагуудын муухай customer service муу юм ингээд ярьж байгаа байх, дотроо бодцсон байгаа, яриагүйч гэлээдээ дотроо ингээд лог хийгээд ингээд бодцсон байгаа. Эсвэл Монгол хүмүүс бүгдээр муухай аштай юм ингээд дотроо лог хийгээд бодцсон байгаа байх. Тэ ингэж одоо нэг зүйлээс болоод тэр улсынхаа тэр даяараа ингээд юмыг одоо татаж хангааж байгаа байхгүй нэр хүндийг нь те. За түүнээс гадна ингэсэн хүмүүс байгаа байхгүй тэр одоо миний комментэн доор ч юм уу эсвэл миний одоо зүйлийг ингээд Facebook дээр тавьсан хүмүүсийн зарим хүмүүс ингэж ярьж байгаа юм. Йоо наач байдаг л асуудал те. Ийм асуудал байж л байдаг. Аль ч airline дээр байдаг. Би ч гэсэндээ одоо нэг тийм одоо хятадд явж байгаа ч гэнэ эсвэл одоо Сингапурт явж байгаа ч гэнэ тийм асуудалтай тулгараад бас ажиллаа мэдлгүй хүмүүс зөндөл байдаг л юм байна. Иймэрхүү асуудал байж л байдаг шүү дээ. Юунаас үржинээд байгаа юм бэ? Ганц л манай Mongolia airlines ийм асуудал гаргаад байгаа шүү дээ гэж тийм юм ярьж байгаа байхгүй. Гэтэ би ингээ хүмүүс гайхаад байдаг байхгүй. Одоо Монгол улсыг том гүрнүүдтэй одоо чинь Америкт зүйрлээд байгаа байхгүй. Би надтай ингээ нэг хүн орж ирээд комментэн доор ингээ ганц хоёр ингээ харилцаа үүссэн. Би ингээд хариу тэр хүний комент бичсэн юм дээр нь хариу бичээд гисэн чи өөдөөс шал өөр юм яриад байгаа байхгүй. Тэгээд тэр хүн одоо чинь хэлж байгаа Америкт зүрлээд байгаа байхгүй. Америк ч гэсэндээ ийм байдаг үстэй. Америкийн airline-ууд ч гэсэндээ тийм муу юм байдаг үстэй. Америк ч гэсэндээ ийм тохиолддог үстэй customer service ийм байхгүй юм байдаг үстэй. Юундаа суржээд байгаа гэж ярьж байгаа байхгүй. Би ингээд ойлгохгүй байгаа энэ хүмүүс гадны улс орнуудтай ийм том улсуудтай ч юм уу эсвэл ийм Америк том гүрэнтэй ч юм уу эсвэл амар их хүн амтай хятад улс мустай ч юм уу ингээд зүүрлээд Монгол тэр улсууд тэгж болж байгаа юм чинь тийм бас муухай хандлага ингээ гаргасан тохиолдол байдаг юм чинь Монгол ч гэсэндээ болно шүү дээ гэсэн ийм одоо өнцгөөс хүмүүс яриад байгаа хгүй зарим хүмүүс. Тэрэн дээр би юу гэж хэлмээр байна гэхээр нэгт яагаад бид нэр бусдын мууг дурах хэрэгтэй юм бэ? Яагаад ингэж те Америкийн airline-ууд чинь тийм муухай зан гаргадаг. Тийм чинь манай Монголынх гарахад яагаад болохгүй гэж.
Яагаад бид нар хүний мууг дуурах хэвтэй? Бид нар бол хүний сайныг дуурах, сайныг одоо сайн үлгэрч болох хэрэгтэй үстэй. Заавал тэр хүн тийм муу юм хэлээ гэд манайх тийм муу юм хийх шаардлагатай биш шүү дээ. Заавал тэр хүн одоо тий очиод ингээд худлаа яриад, хулгай хийгээд, ловер хийгээд хүн амтаа аллаа гэд яадгийн тэр хийж байгаа юм чинь би яага болохгүй гэд хулгай хийгээд одоо явах хэвтэй. Хулгай хийгээд хүн алаад ловер хийгээ явах хэвтэй. Тэг би бодож байгаа байхгүй. Энэ одоо ийм коммент бичээд байгаа хүмүүс арай хүүхдүүдэд тийм юм зааж сургадаг юм шүү дээ тий. Хүүхд нь багш нь одоо хүүхдийн багш нь одоо хурж ирээд ч юм уу. Танаа хүүхд ч хүүхд зодчлоо ангидаа гэж хэлж хахад за ямар хамаатай өнгөрсөн сар яагаад нөгөө нэг манай хүүхдийн ангийн тэр альмаа ч гэсэндээ хүүхэд маажсан байсан юм зтэй адилхан л шүү дээ. Хамаагүй шүү дээ. Гэ явж байгаатай адилхан байгаа байхгүй. Хүүхдүүдэд тийм юм зааж сургаж болохгүй шүү дээ. Би тэр хүмүүсийг яана инста яг л тийм юм зааж сургаа явж байгаа байх та гэж бодсон. Хүн муу юм хэлээгээ тэрийг дуурайх албатай биш ээ. Харин ч эсэргээрээ сайнараа ингэж те гарч ирэх хэвээр. Тэр хүмүүс муу юм хийгээд хахад манайхыг харал да. Бид нар бол ийм сайн хийж ингэж те тэгж үлгэрчээ болох хэвээр. Хоёрт яагаад би Монгол улсыг одоо энэ улсуудад харьцуулж болохгүй гэж боддог вэ гэхээр би бас яг ингэ ярьсан чи тэр комментэн дээр яг нэг хүнтэй ингэ харьцсан гэдгсэн шүү дээ. Тэр хүн яана чи өстө Монголыг доош нэгээд байна. Яасаа Америк том гүрэн гэхээр одоо Монгол бүхийч харьцах хэрэгтэй гэсэн үг юм уу Америкчуудтай гэж тийм сонин миний үгийг гуйвуулсан мушигсан юм яриад байгаа байхгүй. Би яагаад те Монголыг бусад ийм том гүрнүүдтэй ч юм уу эсвэл ийм том их хүн амтай хүмүүстэй улсуудтай харьцуулж болохгүй гэж яриад байгаа вэ гэхээр Америк одоо жишээ нь те хэдэн сая хүнтэй 340 сая хүн амтай. Тэ маш том гүрэн, маш том одоо эдийн засгтай маш том улс гэдгийг бол бид бүгд мэднэ. Тэ тэгээд Америкт ч гэсэндээ иймэрхүү одоо эйрлайнууд нь асуудал гаргасан, үйлчлүүлэгчдтэйгээ муухай харьцсан, инээ тэрэ зөндөө асуудлууд байдаг. TikTok дээр зөндөө гарч ирдэг. Spirit Airline гэсэн байна, Frontier Airline гэсэн байна. Миний юмыг ингээ хайцсан байна, тэгээ хайцсан байна. Одоо тэг миний флайтыг цусалж хайчаад надад хэлэхгүй ингээд надад юу өгөхгүй ингээд яагаад байна ч гэдэг юм уу. Тэг надад зөндөө юмнууд асуудлууд ингээд гардаг. Тиймэрхүү TikTok-ууд ч зөндөө байдаг. А гэхдээ та нар бодоод үзтээ Америкт хэдэн airline байгаа вэ? Америк гэдэг улсад хэдэн airline байгаа. Дотоодын юм хийдэг, тэг зөндөө зөвхөн дотоодын нислэгүүд хийдэг зөндөө airline-ууд байгаа. Гадаадын international flights-уудыг хийдэг зөндөө airlines-ууд байгаа. Тэгэхээр гадны хүмүүс Америк руу одоо аялахдаа нэг airline-аар ингээд суучлаа гэж бодъё. Тэгээ хүмүүс яриа шүү дээ. За яг хаа Америкийн United айгүй муу. Америкийн одоо United Airlines амар муу. Айгүй муу харьцаатай юм байлээ. Гэхдээ American Airlines айгүй сайн гэж ярьж байгаа байхгүй. United битгий яваарай, American Airlines-аар яваарай. American Airlines-аар битгий яваарай, Delta-гаар яваарай. Ингээд хүмүүс ингээд нэгийг нь муулсан ч гэсэндээ тэрүүгээр нь яваарай, энүүгээр нь яваарай, тэр нь сайн шүү энэ төр гэд ярих тийм боломжтой. Яг гэвэл амар олон airline-уудтай болохоор маш олон сонголт байгаа болохоор. Тэгэхээр хүмүүс Америкийг тэр чигт нь муулж ярихгүй л ахгүй юу? United Airlines алдаа гаргалаа гэд Америкийг тэр чигт нь муулж ярихгүй. Тийм ээ, Америкийн United Airlines айгүй муу. Delta-гаар явахгүйсэн. Delta хамаагүйсэн. Delta бас American Airline. Монголын хувьд та нар бодоод үзтээ урдаа барьдаг ганцхан airline-тай. Гадаадын нислэг хийдэг ганцхан airline-тай. За би одоо юуг мэдэхгүй байна. Хүннүү air гэж байдаг байсан. Би жоохон байхад манай эгч Хүннүү airline-аар одоо Франц энэ рүү явдаг байсныг би санаж байна. Гэхдээ одоо яг Хүннүү airline ингэж дандаа гадаадын нислэг хийж байгаа юуг би одоогийн байдлаар бол мэдэхгүй байна. Мэддэг хүмүүс нь доор комент бичиж өгөөрэй. Гэхдээ та нар бол надад санал хэлэх байх те. Хэдийгээр одоо Хүннүү airline ч юм уу ганц хоёр гадаадын нислэг хийдэг байсан ч гэсэндээ хамгийн их гадаадын нислэг хийж байгаа урдаа барих ганц том airline манай Монголынх бол одоо үндэсний airline гэж ярьдаг те. Одоо үндэснийхаа тугийг намрааж явдаг одоо юу гэдгэлээ тугаа барьж явдаг тийм airline гэж ярьдаг. Тэр ганц airline бол Miat. Ганцхан ийм том airline-тай байгаа учраас Miat-ыг муулахын тулд Монголыг мулчиж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл Miat-аар битгий яваарай. Тэр airline-аар нь яваарай гэдэг тийм airline байхгүй байхгүй юу? Тэгэхээр ингээд Монгол гэдэг нэр тэр чигтээ ингээд буугаад ирж байгаа байхгүй юу? Тийм учраас би битгий Америктэй ч юм уу, Хятадтай ч юм уу те Солонгостой харьцуулаад бэ. Наадвал чи ингээд сонголтууд байгаа те. Тэгэхээр ингээд тэгэж би тийм утгаар нь ярьсан. Тийм том гүрнүүттэй, тийм олон мянган хэдэн сая хүн амтай хүмүүстэй битгий Монголыг харьцуулаа те. Тэгээ би ингээд Монгол тэгэж ярангууд хүмүүс чи Монголынхаа доош нь хэлээ гэж яриад байгаа. Үгүй ээ. Монгол чинь 3.5 сая хүн амтай ийм улс. Нэг хүн муулуулахад нийтээр муулуулж хайгуу боломжтой байгаа байхгүй юу те. Тийм учраас монголчууд харин ч одоо энэ гадны улсуудад
одоо тийм том илүү олон хүн амтай том гүрнүүдэд бод ингэж дээрлэхүүлэхгүй тулд муу хэлүүлэхгүй тулд ямар ч тийм муулуулах боломжийг олох ёсгүй байхгүй юу? Муулуулах ямар ч боломжийг олохгүй болохоор яаж бид нэг доош нь хийх юм бэ? Хэрвээ бид нар муулуулах боломжийг нь олгоод тийм муу юмнууд хийгээд ах юм бол наадвал чинь монголчууд угаасаа тийм штэ, монголчууд угаасаа ийм штэ, монголчууд угаасаа 3 дахь ч тэгээ third world country штэ, монголчууд угаасаа nii ядуу штэ, монголчууд угаасаа ийм штэ гэдэг ингээ ярих байхгүй. Бид нар сайн хичээг гадныханд хамгийн сайнараа ингэж харагдуулаад хамгийн сайн талуудаа харуулад ах юм бол муулах юм нь олдохгүй байхгүй юу? Тэ тийм учраас би ингэж ярьсан тэгж яхад буруугаар ойлгосон намайг одоо тийм энэ Америкийг л өмөрөөдөлтэй тэр Америкийн TikTok-ыг өмөрөөдөл өстой Монголынхон муулаад байгаа юм шиг бодсон бас хүмүүс нэлээ нэрсэр харагдчихсэн. Ялангуяа Facebook дээр харагдчихсэн. За түүнээс гадна энэ залуу өөрийнхөө TikTok дээрээ яг энэ хүү бичлэгийг хийгээсээ өмнө Монголд байх хугацаанд бас 4-5 бичлэг хийсэн байл яг Монголын одоо аяллахын тухай. Тэрэн дээр ихэнх нь бол яг хуу дандаа хотелд орж байгаа бичлэгийг харуулсан. Тэр хотел нь айгүй гоё харагдчихсан. Ямар хотел байсан бэ? Одоо харуулсан тэр хотелийнхаа бичлэгнэр ингэж ярьж байсан. Одоо Монголын хотелд ингээ орох гээд явж байна. Тэгэд хамгийн сонирхолтой нь Монголын хотел руу орохгүй Америкчууд амар ревю уншдаг. Бүр тийм суудсан байхгүй. Гэтэ энэ бол зөвхөн Монголд тэгж байгаа зүйл биш те. Америкт байгаа хүмүүс ч гэсэндээ ингээл ресторан орохдоо ревю уншина. Тэ байранд орохдоо ревю уншина. Нэг газраар орохдоо ревю уншина. Заавал яаж иж хүмүүсийн сэтгэл хэр байна гэдгийг харж иж ингэж тэр газраар үйлчлүүлдэг байхгүй. Тэгээ бүр сурцсан. Тэгээ энэ залуу хэлсэн байхгүй. Би ингээ Монголд ирсэн ингээд хотел руу орох гэсэн чинь ингээ ихэнх хотел нь муу ингээд ревьютэй байгаад ах юм а. Тэ ингээ битгий энэ хотелд буугаараа битгий ингэрэ тэгэр гэсэн баг стар энтертэй тэ. Тиймэрхүү одоо буудлууд байгаад байна. Тэгээ би энэ буудлыг ингээд орлоо гэд харуулж байгаа байхгүй. Өрөө мөрөөгөө харуулсан чинь амар гоё өрөө байсан. Тэгээ энэ залуучсныг хэлсэн чинь хөөхстэй амар гоё өрөө байна. Бааных нь өрөө нүстэй үнэн гоё юм байна. Үнэхэр гоё юм байна. Тэр одоо юунд нь байгаа хотелийн өрөөнүүдэд ингээл янз бүрийн снакууд тавьчихдаг шүү дээ. Ингээл бэлэн гоё юм юм эсвэл ийм хөрөгчөнд нь ундаа инээ дээрээ те. Тэд нар нь бол айгүй хямдхан юм байна. Ста үнэхэр гоё хотел ингээд тэгж магтаж ярьж исэн. За түүнээс гадна өөр бусад бичлэгүүд нь болохоор дандаа нэг угаасаа л Америк л болохоор те. Дандаа тийм fast food chain-үүд рүү орсон. Тиймэрхүү бичлэгүүд хийсэн байли. Pizza Hut руу орсон бичлэг хийсэн байсан. KFC руу орсон бичлэг хийсэн байсан. Тэгээд Pizza Hut энэ дээр ярьж байхдаа бол ярьж байгаа байхгүй. Яагаад Америкийн Pizza Hut-д ийм гоё зүйлүүд байдаггүй юм бэ те. Монголын Pizza Hut-д ийм гоё янз бүрийн ийм пиццанууд байдгийм байна. Ингээл тэр нэг cheese volcano pizza гэх нэг дүүрж иддэг тэр Pizza Hut-ийн одоо пиццаг идээл те. Тэгээ бас dessert pizza гэх нэг тийм шоколадтай пиццаг ягаал энэ өстө миний амьдралдаа идчихсэн хамгийн гоё dessert байна гэж ярьж байгаа байхгүй. Хамгийн гоё амттан байна гэх тэр пиццаг тэгж магтаж ярьж байгаа. Тэгэл ягаад Америкт ийм пицца байдаггүй юм болоо. Pizza Hut-ын ийм гоё юм хийдэггүй юм болоо те. Гэт Монголын Pizza Hut-ыг ингээд магтаад ярьж байсан. Тэгэл тэр комментиг ингээд хүмүүс харангуут гадныхаа ингээд бичсэн байгаа байхгүй. Өө өстө Америк руу бичсэн байгаа байхгүй. Яана манай Pizza Hut-д орох юм бол ичмээр юм байна. Манай Pizza Hut ч гэсэн амар муушт гээл нэг Америкчууд бичиж байгаа байхгүй. Тэгж яхад гадны улсуудад Монгол энэ төр тийм гоё байх юм аа. Ямар гоё сонголт монголчтой. Ямар гоё юм бэ энэ гэж ярьсан хүмүүс зөндөө байсан. Тэнгүүтээ эсвэл үнэн төлбөрийн тухай ярьсан те. Яана Америкийн Pizza Hut-д ороод наадвал чи авсан бол те. Иймэрхүү 2-3 пицца авсан бол те. Бараг $40 $50 болсон байгаа да. Одоо Монгол ямар гоё хямдхан юм бэ ч гэдэг юм уу те. Тим зүйлүүдийг ярьсан байсан. Тэгсэн чинь тэр доор нь бас Монгол хүүхдүүд комментар тэгтэж өгж байна. TikTok дээр нь заяа. Яг Монгол байгаа байхгүй. Тэгснэ зүгээр энэ залуу тэгээд Pizza Hut-д Монголын Pizza Hut-д орлоо гэж ярьсан чинь хүүхдүүд ёо bro thinks we live under a rock гэдэг юм уу те. Ёо энэ залуу одоо биднийг Pizza Hut энэ төр байдаггүй одоо бүр тийм чулуун засгийн үед амьдардаг гэж боддгийм бах та. Манай Монголыг тийм бүр доош нь хийгээд байна зэрэг. Энэ залуу ерөөсөө тийм төрлийн юм яриаггүй шүү дээ. Монголд Pizza Hut би байгаад үнэхээр гайхширч чинь. Монголд хизээч Pizza Hut байна гэж би төсөөлөөгүй ч гэдэг юм уу те. Монголыг тэгж доош нь хийсэн маягаар ерөөсөө яриаг байхад хүүхдүүд тийм сонь юм яриа явж байгаа хгүй англиар. Сонь юм бичээ. Тэгээ тэрэн дээр нь гадаадынхаа орж ирээд ингээд хариуцж байгаа хгүй. Чи юу яриад байгаа юм энэ залуу ерөөсөө тийм юм яриаггүй байна. Ягаад ингэж эмзгээр хүлээгээд аваад байгаа юм бэ гэдэг ингээд гадаадынхаа хариу бичсэн. Тэнгүүд нөгөө монгол хүүхдүүд нь тэр хүмүүстэй хэрүүл хийсэн тийм юм зөндөө байгаа хгүй. Тэгснээ бүх тим юм дээр нь янз бүрийн өөр бичлэгүүд байгаа байхгүй юу. Тэгээ KFC дээр оцсон бичлэг байсан. Өөр ямар бичлэг байла. Тэнгүүд Монголын хүүхдүүд яагаад ч бүр ингээд тэр залуугаас
Ямар ч тийм Монголыг доош нь хийсэн энэ тэр юм яриаггүй шал өөр пизза хатын тухай ч юм уу KFC-ийн тухай ч юм уу эсвэл Kit Kat энэ тэрийн тухай ингээл Kit Kat байна энэ тэр гэд те дэлгүүрийг нь харуулад Монголын дэлгүүрт ийм байдаг юм байна ингээд ундааг нь аваад мөстэй хайханд тэгээд ингээд ууж болдго юм байна ийм зарддаг юм байна ингээл танилцуулан янгууд чи одоо юу гэж бодоод манай Монголыг ийм юмгүй гэж бодоод байгаа мó гэдэг юм сонь утга авчилгаагүй юм яриа авчдаг тийм хүүхдүүд байгаа байхгүй англиар ингээл яриа авчдаг. Тэг би яах гээд байгаа юм бэ? Тэг бүр тийм амар хохирогчин сэтгхүүтэй, тийм амар за энэ манай Монголыг юу хэлчих бол гэсэн ийм сэтгхүүтэйгэр ингээ юм бичсэн. Тэгээд гадаадынхантай англиар хэрэлдээ явж байгаа тийм сонин хүүхдүүд байна. TikTok-ийн хүүхдүүдийг бол угаасаа амар гэдэг бол бүх хүмүүс мэддэг те. Монголчууд лугаа хүртэл ингээл те монголчууд ингээ TikTok дээр юм хийнгүүт орж ирэл шаал минь юу минь те пицца минь гэм минь яам ингээл явцдаг. Яг л тэр хүүхдүүд нь англиар тийм сонь бичиж явж байгаа байхгүй. За тэгээ энэ залуу бас нэг өөр бичлэг хийсэн маа. Тэр нь бас ингээд Facebook-ын дээр тархсан байлээ. Одоо Мятын асуудлаас нь болоод хүмүүс тэр TikTok руу очоод тэр бичлэгийг нь олоод харчихжээ. Тэгэл өстө бүр ингээл тараагаа явчихсан. Наадах чи угаасаа Монголыг доош нь хийдэг амтан байлээ. Монголчуудыг архичин гээ явж исэн гэж ярьж байгаа байхгүй. Энэ залуу юу гэж ярьсан бэ гэхээр нэг бичлэг байхгүй. Би ингээ Америк хүнийхээ хувьд анх удаага Монголд ирээд надад сонирхолтой санагдсан, interesting санагдсан, гайхшруулсан ямар зүйлс байсан бэ гэд тэрийг жагсаагаад ярьсан байхгүй. Эхний ярьсан зүйл нь болохоор энэ бол ингээ миний байгаа газар нь бол Монголын нийслэл хотоо тий Улаанбаатар хот амар цэвэрхэн юм байна. Нийслэл хот нь мөртлөө айгүй цэвэрхэн юм байна гэж ярьж байгаа байхгүй. Зарим гадны улсуудад чинь айгүй муухай бохор улсууд зөндөө байдаг шүү дээ тий. Тийм болохоор тий айгүй цэвэрхэн юм байна гэж ярьж байгаа. Одоо Нью-Йорк хот жишээ нь амар заваа манайхаа та юу гэж бодож байна? Амар муухай заваа баас шээс тэгэл хог монг тий. Тэгээ тийм байдаг. Тийм учраас энэ залуу тэгэл айгүй гой цэвэрхэн юм байна гэж ярьж байгаа юм. За тэгэнгүүтээ одоо төгжрөл алстай амар байдаг юм байна гэж ярьсан. Өстө үнэхээр их төгжрэлтэй байдаг юм байна. Өстө баг Нью-Йорк энтрийн төгжрлээс ч амар юм байна гэж ярьсан. За тэгээ бас нэг өөр ярьсан юм нь болохоор энэ 3 өдөр байх хугацаанд ингээд гадуур таарлцсан хүмүүсийн бараг ихэнх хувь нь majority гэж аахгүй. Ихэнх хувь нь ингээд согтуу хүмүүс байна. Би ингээд согтуу хүмүүстэй айгүй их тааралдлаа гэж ярьж байгаа аахгүй. Өглөөч байна уу? Оройч байна уу? Өглөө 8 цагч байна уу? Бүр өдөрч байна уу? Орой 10 цагч байна уу? Ингээ хамаагүй цаг харгалзахгүйгээр согтуу хүмүүстэй тааралдаад байна. Монголчууд бол айгүй их архиуд юм байна. Тэгээ би гайхаад Google-ээр ингээд статистик хайлаа гинэ. Монголчуудын хэрэг хувь нь ингээд архинд автцсан байдаг вэ? Эсвэл архийг ихээр хэрэгэлдэг вэ? Excessively drinking гэж аахгүй. Ихээр хэрэгэлдэг вэ гэж одоо судалгааг нь үзсэн чинь 2 судалгаа харсан гэж. Нэг судалгаа нь болохоор монголчуудын 51% нь ингээд excessive drinking хийдэг. Архийг бол хэтрүүлж хэрэгэлдэг гэсэн тийм гадаадын судалгаа байсан гин. За тэгээ 2 дахь харсан судалгаа нь болохоор монголчуудын айгүй тийм одоо хүмүүс арх хэтрүүлийн хэрэгэлчгээд жолоо бариад явж байсан тохиолдол бас зөндөө байдгийм байна. Тэгээ тийм статистик би ингээ харсан. Тэгэхээр ер нь бол ингээ тэ миний нүдээр харж байгаа зүйл бол үний юм шиг байна. Айгүй их арх уусан хүмүүстэй тааралдлаа. Би бол ийм зүйлтэй хараад үнэхээр гайхширлаа гэж тэгж ярьж байгаа юм. За тэрийг хүмүүс сонсчоод авчирчаад тавьчихж байгаа хгүй. Наадах чинь манай Мятыг муулаадсэн чинь өөр бичлэгэн дээр ингээ манай монголчуудыг архичнаар нь дуудаа явж исэн биш үү гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэл өстой энэ муу угаасаа л манай Монголыг доош нь хийх гэж юм ярьсан юм ингээд. За энэ тал дээр манайхаа энэ хүн яалтчгүй тэгээд аялаад явж байхдаа арх ууцсан ингээд унж мунцсан эсвэл майхчихсандээ эсвэл дэлгүүрийн үүдэн ингээд арх барьсан хүмүүс одоо пив үнтэй барьсан хүмүүс эсвэл парк дээр ингээд сандал дээр суужчихсан хажуудаа ингээд лаацтай пив барьсан хүмүүс сууж байгааг харсан гэж байгаа байхгүй. Тэг хэрэг үнэхээр тэр хүн харсан бол тэгэл ярина л үсттэй. Би ингээ Монголд явж байсандээ айгүй харих байсан хүмүүс тааралцсан гэдэг хүн ярих нь угаас ойлгомжтой. Тэгээ энэ залуу чинь travel content хийдэг учраас яг л энэ улсуудын тэр зочилж байгаа улсуудынхаа сайныг нь ч ярьдаг, мууг нь ч ярьдаг. Өөрөөхөө яг хүлээж авсан үзэл бодлоо те ажигласан харсан юмнуудаа л ярьдаг. Манай та мэдж байгаа мөнх зэлмийн мэдж байгаа хата ютубер би яг л тэгэл сайныг нь ч яриад, мууг нь ч яриад явдаг. Тэгдгиймэн ингэдгиймэн хүмүүс нэгдгиймэн ингэдгиймэн гэл яриа явдаг. Тэгээ манай нөгөө ганс ух гэд traveler те манай Монголын баг номер 1 те traveler хүн баг. Тэр хүн ч гэсэн ингээл юм нэвтрүүлэг хийгээ явдаг байхдаа мууг нь ярьдаг байсан, сайг нь ярьдаг байсан биз дээ. Тэрэн дээр ингээд одоо эмзэглээд яна манай монголчуудыг архичингээ хэлчлээ гэд яриад байгаа байхгүй. Хүн тэгэж харсан бол тэгэл тэрийг л ярина. Би одоо жишээ нь хятад руу нэг удаа явж исэн. Тэгээ би ингээд нөхөртөө хэлсэн байхгүй. Хятад руу амар ингээд тамигддаг штэ гэ тэ би л ингээд хятадд нэг удаа очиход бол тэ амар тамигдчихсэн байхгүй бүр үнэхээр тэр чинь бас гэтээ нэлээд олон жилийн өмнөөс одоо тийм байгаагүй нь мэдгүй амар тамигддаг тэг бүр ингээд тамхины үнэр хүмүүсээс нь үнэртэй тийм муухай ихэн үнэр. Тэгээ одоо Нью-Йоркд байгаа хятад хүмүүс ч гэсэн амар дандаа тамхи зөөцөө явж байдаг хятадууд бүр дандаа
Тэг бүр тэр нь үний юм чинь. Тэгээ би тэрийг өөрөө хятадд очиод тэгээд амар хүмүүс тамиг татж байгааг нь харчихсан юм чинь тэгэл би хятадууд өстэй амар тамиг татдаг юм байлээ гэж ярина үстэй. Адилхан. Энэ дээр бол тэгж эмзэглээд авах бол асуудал биш. Тэгээ манай монголчууд аягуулсан тэрэн дээр өөрснөө ингээ эмзэглээд ингээд яана яста манай монголчууд архичингээ хэлчлээ худлаа яриад энэ төр гэл баа гэж ярьж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө би энэ залуугаас биш өөр зөндөө олон сошиал медиагаас тэ Монголын сошиал медиагийн хүмүүсээс комментуудаас ч юм уу эсвэл контент хийдэг хүмүүсээс ч юм уу зөндөө сонсч ирсэн. Монголын архитект тэгтэй байна. Дандаа хүмүүс шоудаа явж байна те. Эр өмгөөс амар шоудаалста одоо согтож могтчихоо зодоонуудаа хийгээл архийг устаа арай дэндүү хэтрүүлж хэргэлдэг гэл монголчууд өөрснөө яриад өөрснөө асуудлаа мэдж байгаа байж гадны хүн тэрийг нь ярьчингууд уурлааддаг аягүй сонио. Энэ хүн чинь ажигласан юм аа л ярьж байгаа. Тэгээ хэрүү үнэхээр гадных нь тэгж харагдмааргүй байвал тэр асуудал дээрээ одоо хяналт тавих хэрэгтэй. Ингээд гадаа годамжинд ингээ ууж яваад идгээ болох хэрэгтэй. Тэ гадаа ингээ парк маркан дээр ингээ арх марх яцсан тэр чинь уул нь бол хууль дүрм гэж байх ёстой үстэй тэ гадаа ийм ил задгаа ингээ арх марх ууж болохгүй пим ууж болохгүй согтор болохондоо ууж болохгүй гэж нэг хууль дүрм байх ёстой үстэй тэ тэгэд өөрснөө бас архитектон дээр анхаарах ёстой тэгхийн бол бас л дахиад гадаадын хүмүүсээр тэ ирж байгаа хүмүүсээр ингээ муу хэлүүлээл за муу хэлж байгаа ч юм биш ингэж сөргөөр яриул болохгүй л байхгүй юу. За түүнээс гадна Монголыг бол айгүй гоё хямдхан юм байлээ гэж ярьж исэн. Юу буудал нь бол өстой зочид бодлууд бол айгүй үнэтэй юм байлээ гэж хэлсэн. Түүнээс гадна одоо тур энэ төр хийхдээ иймэрхүү жуулчлалд зориулсан юм одоо traveling tour энэ төр хийх одоо тийм guided tour энэ төр авахд бол амар үнэтэй юм байлээ гэж ярьсан. Тэрнээс шууд ингээл хоол унд нь бол амар гоё хямдхан юм байна лээ гэж тэгж ярьсан байна лээ. Тэгэл ер нь бол өөрийнхөө л анзаарсан юмнуудыг ярьсан байна лээ. Тэгээ тэрэн дээр бол тэгж эмзэглээд авах асуудал биш гэж би бодож ин тэр архины хувьд дээр бол тэ. Тэгэд энэ тал дээр яг нэг энэ мөн авчиж юмстай ингээ манай Монголыг архичин гэдэг удаа явж исэн байж тэгэл нэг Facebook дээр хүн оролцсон байсан байхгүй. Тэрний комментиг харсан чи дахиад л баг их хувь нь угаасаа үнэн л имийг ярьсан байж гэсэн монголчуудын зөндөө коммент байсан. Угаасаа л тийм штэ. Би бүр өглөө ингээд хичээлдээ явах гэж яхад хүмүүс 7-8 цагт ингээд шүнжэнгөө шоудчихсан тэ бүр ингээд архин гараагүй шаардчихсан хүнсний дэлгүүрийн өмнө ингээд онгоохойг хүлээж суугаад арх авахгүй суугаа явж байгаа хүмүүсийг зөндөө харсан. Ялангуяа тэр залуу тэр хүүхдийн зүүн муугаар л айгүйх явдаг юм шиг байгаа л ахгүй. Тэр нь явж байхдаа бичлэг хийсэн гинэ. Тэсэн чи хүүхдийн зүүн тэр угаасаа амар их баар самнууд эдэн штэ. Наагур чин дандаа л арх ууж байгаа хүмүүс л тааралддаг. Та нар мэдж байгаа гэж яга худлаа яриад ан гэсэн. Тим зөндөө олон монголчуудын комментод байсан. Тэгээ монголчууд өөрснөө асуудлаа мэдж байгаа байж гадны хүн ярангууд нь уурлаад ах шаардлагагүй. Харин тэрэн дээр яаж хэдүүлээ арга хэмжээ авах вэ? Яаж нэгэ зогсоох вэ? Яаж архиталтаа болох вэ? Ямар арга хэмжээ авах вэ? Гадны хүмүүс ирэхэд арай жоохон өөр байдлаар ингээ харуулах юмсан тий гэд тэрэн дээрээ одоо ажиллах хэрэгтэй байхгүй. Та нар одоо санаж байгаа бол Золбаа ТV дээр ярьжсэндээ нэг бараг 2 сарын өмнөхаа нэг Солонгос жуулчин ирчихсэн ганцаараа хөдөө ингээ мотоцикл унаа явжсэн чи 2 залуу хөдөөний залуу тий яг тэр нутгийнхын залуунууд зогсоогоол тэгээ хоёулаа согтуу ах нар байсан. Тэгэл ууй сөөжүү гэл яг хоёр согтцсон. Тэгэл тэр солонгос хүн хэлжсэн амар арх үнэртжсэн тэр хүмүүсээс гэл тэ. Тэгэл харалтаа та нар гадаадын хүмүүс бол тэгж л харагдаж байгаа байхгүй. Влог дээр нь тэгж л харагдаж байгаа байхгүй. Тэгээ одоо яах юм бэ? Монголчууд өөрснийгөө буруутгах уу тэр асуудал дээр эсвэл энийг ингээ ажиглаад ярьж байгаа өөртөөхөө одоо үзэгчдтэй authentic байдаг. Яг харсан үзсэн одоо аялсан улсуудыгаа бүх жинхэнэ юмнуудыг нь ямар ч давс хужиргүй тэг ингээд шууд ярьдаг хүмүүсийг тэр одоо content creator-уудыг буруутгахгүй алиг нь буруутгахгүй. За тэгээд энэ Мятын асуудал дээр хэлэхэд би юусэн Мятынхныг доромжлох гэж бол энэ бичлэгийг хийгээгүй тэр реле хийгээгүй монголчуудын анхааралд ингэж авчирч тавиагүй яах гэж тавьсан бэ гэхээр манай Мят манай хамгийн том одоо airline те энэ асуудлаа шийдвэрлээсэ customer service дээр илүү анхаардаг болоосоо сайхан найрсаг үйлчлэгээтэй болоосоо улам өөрсдийнхөө одоо ажиллагааг улам сайжруулаасай. Тэгэд хүмүүсээр муулдаггүй байгаасай, хүмүүст муулах боломжийг нь бүр олгодоггүй байгаасай. Тим сайн компани болоосоо гэсэндээ би тэгж тавьсан. Тэр одоо миний комментнууд доор ч юм уу эсвэл Facebook дээр их тэрхүү постнуудын доор ингээд Мятыг өмөрөөд ч юм уу те өстө энэ залууг доромжлоод байгаа хүмүүст хандаж хэлэхэд бол та нар өөрснийгөө бол үнсэрхэд те би өстө Монголын төлөө гэж боддог байх үгүй. Яг үндэ бол та нар эсрэг байгаа хгүй. Үнсэрхэг байна. Монголыгоо хайрлна, их орноо хайрлна гэдэг ингээд буруу юм хийсэн юмыг нь дугаа өнгөрөөгөл те яадгийн хохин манай Монгол юм чи яадгийн ингээд ч юм уу те буруу юм дээр нь ингээд нүдэ хаагаад явах биш харин ч эсрэгээрээ буруу юмыг нь зөвөөр шүүмжлэх ингэж болохгүй шүү, сайжруулах хэрэгтэй шүү, ингэх хэрэгтэй шүү гэд сайжруулад зөв юм дээр нь ингээд те буруу юм дээр нь шүүмжлээд зөв шүүмжлүүдийг хүргээд ингээд улам сайжрахт нь improve хийхэд нь
туслах ёстой. Тэгжээж бид нэр их орноороо, улсаараа, арт түмнэрээ хөгжин. Тэгхгүй ингээл буруу юмэг нь те ямар хамаатай инста хохин мохин ингээл те инста яшгил юм бусад улсынхан улсуудын Ирланд тэгээ яваад хахад те муухай зангараад хахад манай хайгаа болдгоо ингээл барьцаад ч юм уу те тийм байгаад их юм бол хизээж хөгжихгүй. Тэгэхээр манай монголчууд маань зөвхөн энэ асуудал дээр гэлтгүү те өөр асуудлууд дээр зөвөр дуурдаг байх хэрэгтэй. Зөвөр дуураад та нар improve хийгээч гэж шаарддаг байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд Монгол хөгжиж шүү тэрийг үнсэрхэг байна. Тэрийг эх орондоо хайртай байна гэж хэлээд байгаа. Тэрнээс бол те цээжид дэлтэл би Монголтой хайртай гэд тэг хүмүүстэй хэрэлдээ явдгийг бол үнсэрхэг гихгүй. За манай хаан тэгэд энд хүрээд бичлэгээ өндөрлөе. Өнөөдрийн ярьсан сэдвээр та бүх маань ер нь юу гэж бодож гин гэд өөртөө сэтгэл санал сэтгэлдлийг доор комент дээр хуваалцаараа. Гэхдээ дахиад ээлдгээр боловсон сэтгэлдээ хуваалцаарай. Бусдыг доош нь хийсэн ч юм уу, доромжилсан ч юм уу, хараад зүгсэн тийм байдлаар битгий комент бичиж үлдээгээрээ. Окей. За ингээд та бүхэн бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээ миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа шавь чад бичлэгээрээ уулзалтлаа. Түр баяртай.